За сайн бацхан үзэгчтэй. Энэ удаагийн бичлэгээр хэдүүлээ Roblox-ийн Clash Royale тоглох гэж байна. Би Nakig энэ Roblox хүчин байхаас биш тоглосон. Тэгээд одоо манайд болохоор намайг нөгөө нэг одоо би чамд Roblox Royale хамт тоглоё. Би чиний аккаунтыг ингээд max болгоод өгье гэдгсэн. Гэхдээ одоохондоо манайд 3 хоногийн дотор намайг second zone оруулж өгсөн байна. 700 level. Тэгээд одоохондоо бол нэг хөгжөг байгаа угаасаа 700 levelтэй. Тэгээд энэ аккаунтыг ер нь нэг угаасаа Roblox Royale чинь нэг тийм PvP чигээр тоглох жоохон уйтгартай байгаа юм шиг надад санагддаг. Тийм болохоор хэдүүлээ Roblox Royale арай өөрөө гэх юм уу? Надад байгаа хамгийн үлдэж юмс бол love. Тэгээд love-ыг хэдүүлээ яг 5 трейдний дараа ямар ч юмс болох вэ гэдэг одоо нэг маягийн тийм бичлэг юм. Тэгээд трейд хүн олдох хүртэл яг удах бах. Тэгээд тэр хүртэл төр зүр одоо тий кат авчи. За guys хэдүүлэндээ трейдлэх болсон байна. За тэгээд миний love quick ghost-с үлийг нэ. Тэгээд одоо яах вэ? За авчи да тий. Одоохондоо угаасаа нэг love нэг үнэхгүй. Гэтэ quick ghost хоёрыг трейдлээд. За энэ миний 5 трейд ам. Би бүр амар юутай байсан шүү дээ. Амар хүлээлттэй шүү дээ. За. Mo fucking troller. Fucking troller. Fuck you. No, troller. Дахиад бас хөлгөө одоо. Ой. За, 5 трейдний хамгийн анхны трейд. Love, quick болон ghost болголоо. За одоо дараагийн үнэ болох хүлээ да. This guy дахиад суучлаа. Diamond. Dark Diamond хоёр. За ядчих хоёр тиймс юм байна тий. Яач юу сая? Яага босч буруу. Бизээ босч юу яа? Дахиад битээ туруулаарай. Яага Diamond за. Diamond-аар чи юу их вэ? Амар авах хүн байх биш. Гэтэ ер нь рейд хийх хүмүүст бол ер нь сухсах юмсүүд үзэх хэрэгтэй байна. За бодсон чи санийх жоох ээл трейд үуч юу яав. За яах вэ? Гүйс жугаас нээгч. Үсэг. Шилвэш. Дан чидүүлэнийг авч болох юм да тийм ээ. За мэдээч болж юу. Замжлахтай. За. Даач юу нэг олох хүртэл төлөөр. Кат. За энэ бичлэгтээ нэлээд хэдэн кат явах та. За guys ерөнхийдөө бол тэр сервер нэг олон байгааг болохоор өөр серверд ороод ирсэн байна. Green bean. Wanna trade? Энэ залуу флекстэй байна. Би буддаг наавны жоох уу? Буддаг наавны жоох уу? Бос. Буддаг өгнө жоох уу? Энэ утаа. Таач хууртай.
энэ гайд миний чийлэхстэй бүх юмс байгаа юм байна. Оо энэ гай дахиад сурсан уу? Надад байгаа юм байна. Чамд байгаа юм байна. Энэ гай яах гэж байна? Надаа чамд өгч юмс байхгүй залуу. За зээ сэрүүлж ийн бодлоо энэ дөө. Өө сэрүүл. Сэрүүл авъя да. О за энэ 11 үнэтэй сэрүүл байна. Йоо. Бразил сэрүүл. Йоо. Яач юу энэ бичлэг бол нэлээд хэцүү баха. Одоо үед амар трейдэлдэг юмснууд байхад би нэг Quake Dark Sand 3 трейдэлэх байж байна. За энэ I'm poor нэ. Quake тэмээнэ. Надад байгаа нь сайн надад. Бас ус. За. Quick. За. За надад хүү хас боддаа гинэ. Яалчгүй энэ бичлэг ер нь жоохон болчлаа да. За ер нь хүү болох гэж бодох болохоор түлзүр юу болъё да. Түлзүр катлчиг айс. Ер нь хүү олдохгүй байна да. Гэс чи нэг бейкер хүлээнэ суучлаа. Оо, quick байхгүй мэн. Ер нь lava quick dark sand 3 болгох нь жоохон зөв буруу дөө. Тэр нэг Kaiser үлээ тэр нэг жоохон өнөн болгочих юм. Нэг тэтгэх олдохгүй мэн дөө. Оо сайн даач байгаа мэн л да. За тэгээд хүн олдох нь уу? Энэ хүн нэлээд шийдэлтийг сэрүүлэх шиг байна даач. Одоо нүүбл юм чин ойлгохгүй хасаар аргагүй мэн да. Гуйлгаагүй да. Тэгвэл бичлэг жоохон үр дүнгүй болох гээд байна. Энэ удаагийн бичлэг жоохон үр дүнгүй болох гээд байна да. Маа залууд
I have nothing гэсэн мөслөл gravity гэж байна. За зөв энэ бичлэгний урт гэсэн ойлт чинь тэгээд бас нэг болдохгүй мэн үү. Тэгээд яг даа чи бичлэгний илүү хүнтэй болох байх гэж бодож байна. Тэгээд Lava Quick сайн даахгүй боллоо. Энэ хоёрыг яах вэ? Зөв бичлэгийн нэг нь юу болгож байгаас биш. Батны орчин бол ингээд төгсөд айлгаад ээ. За тэгээд дараагийн бичлэгийн ер нь бол тэ одоо өөр юм хийж бодож байна. Өөр тоглоом болно гэж бодож байна. Та ер нь Marvel Rivals гэдэг тоглоом мэддэг бол тэр тоглоомыг би ер нь өнөөдөртөө юм маргааш тоглоё гэж бодож байна. За тэгээд тэр тоглоом ер нь бол манай анаа өдөр бол нэглээсээ тоглох. Тэгээд тэр тоглоомыг ер нь одоо даачийн бичлэг дээр тоглоно. Тэгээд бичлэг үзсэнд баярлалаа. Таалагдсан бол лайк болон subscribe дараагаарай. За баярлалаа guys.